Сүүлийн үед бол яг хамгийн түгээмэл ажиглагдж байгаа асуудал бол бага насны хүүхдүүдийн дундах хэл ярианы бэрхшээл бол их түгээмэл байна. Яагаад энэ хэл ярианы бэрхшээл бий болж байгаа вэ? Хэл ярианы бэрхшээл маань одоо ямар нэгэн аспект ч юм уу эсвэл нэг тийм зөв зүгээр одоо юу гэж хэлдэг бидний хувьд бол энгийн зүйл бол биш шүү дээ. Энэ бол өөрөө тийм цогц шалтгаанаас болж үүсэж байгаа ойлголт гэсэн үг байхгүй юу? Эргээд биднээсийн хувьд одоо үзэх юм бол одоо яагаад бага насны хүүхдүүдийн хувьд бол хэл ярианы бэрхшээл нэгмэж байгаа вэ гэдэг дээр бол ерөнхий бол нэг түгээмэлтэй бол нэг 3-4 шалтгаан бол харагдаад байгаа. Нэгд бол хүүхдүүдийн маань гэр бүл доторх амьд харилцаа дутмагшилтай байдал. Гэр бүл доторх харилцаа жаахан дутмаг бий болж байна. Эргээд нөгөө хүүхд чинь ээжтэйгээ аавтайгаа эргэн тойрны хүмүүстэйгээ харилцаж өөрөө хэл ярианд ордог, хэл яриаг сурдаг, хэлж ярьж сурдаг. Энэ бол өөрийн хүүхд чинь хүн гэдэг чинь нийгмийн амьтан шүү дээ, тий? Товчхоноор хэлэх юм бол, энгийн хэлэх юм бол энэ талын асуудал бол нэлээд байна. Хүндлэнгийн нөгөө гадны нөлөө бүхий хүүхдийн нөгөө анхаарал сайнах ч юм уу, хүүхдийн эрхийн хөгжлийн чадвар саад болж байгаа асуудлаас байгаа. Энэ одоо эргээд нөгөө дэлгэцийн хэрэглээ буруу хэрэглээ гэдэг зүйл бас их нөлөөлж байгаа. Дэлгэцийн хэрэглээ маань хэтэрхий ихсэх тусам хүүхдийн маань сурах, хөгжих, танин мэдхүйн чадвар, харилцааны чадвар энэ бүх чадварууд маань эргээд өөрсдөө ингээд хоцроод тодорхой хэмжээнд энэ бүх чадварууд дээр ингээд өөрчлөлтүүд гардаг. Энийн эргээд тэр хэл ярианы бас чадвартаа ч гэсэн нөлөөлдөг. Нөгөө ингээд бодоод үз хүний танин мэдхүйн хөгжил дутмаг бол хэл ярианы хөгжил дутмаг байна. Хэл ярианы хөгжил дутмаг байгаа бол танин мэдхүйн хөгжил дутмаг байна гэдэг чинь яг ийм ойлголт байхгүй. Тэгэхээр ийм асуудал бас үүсэж байгаа. За өөр нэг бас тодорхой хэмжээнд нөлөөлөөд энэ бол байгаа шүү гэж яригадаад байгаа асуудал бол хоолны болон сахарын зохисгүй хэрэглээ гэдэг асуудал бас анхаармаар. Одоо цаг чинь бидний хувьд сахарын хэрэглээ өндөр болчихсон. За тэгээ бага насны хүүхэд сахар хэтрүүлж хэрэглэх нь хүүхдийн бас тодорхой хэмжээнд сурах, хөгжих, танин мэдхүйн чадвар. За эргээд нөгөө хөөрлийг ихсэх буюу хөдөлгөөнийг ихсэж хөөрлийг ихсэгдэг байдлаар ер нь бол хэл ярианы хөгжилд бол ерөнхийдөө нөлөөлөд байгаа байхгүй юу? Энээс үүдэлтэйгээр ер нь бол ийм шалтгаанууд ямар нэгэн байдлаар хүүхдээр илэрж байгаа учраас хэл ярианы бэрхшээл үүсэж байгаа. Хүүхдтэйгээ ярьдаг, хүүхдтэйгээ тоглодог, хүүхдтэйгээ харилцдаг, хүүхдийн тэр асуудалтай, хүүхдэд тусалдаг, хүүхдэд юм зааж өгдөг, үлгэр уншиж өгдөг. Энэ бүх процесс чинь байж ч бид нар тэр хүүхд маань хэл ярианы хувьд танин мэдхүйн хувьд хөгжих ёстой. Яагаад нөгөө талаасаа бага насны хүүхдийн хувьд бол гэр бүл гэдэг бол хүүхдийн хөгжлийн ихэнх үед бол хамгийн чухал нэгч штэ. Тэр гэр бүл дотроо харилцаа маань юм дутмаг байгаа бол эргээд хүүхдээр маань хэл ярианы болон танин мэдхүй асуудал үүсэхгүй байхын аргагүй болж хуурж байгаа байхгүй биднээс хувьд. 3 нас хүрсэн хүүхэд хэл яриа ашиглахгүй байвал энэ бол бидний хувьд бол энэ манай хүүхдийн хэл яриа болохгүй шүү гэд нэг дохио ирж байгаа. Хэл ярианы хөгжлөөс аваад үзвэл хүний хэл ярианы хөгжил 2 сартаагаас эхэлдэг. 2 сартаа хүүхэд гээ дуу гаргаж эхэлдэг шүү дээ. Эндээс бол хэл ярианы хөгжил эхэлдэг гэж бол үздэг. Ихэнх үеийн хэл ярианы хөгжил маань энэ 2 сартаад эхэлнэ. 5 сар, 6 сар хүрээд хүүхэд маань баа дүүдүү гэж эхэлнэ. Тэ? За 1 нас хүрээд нөгөөх нь абба ээжээ нохоо хараа ч юм үхэр харахаараа өмбөө хав гэд дуурдаг ч юм. Энэ ч гэсэн яриа гэж бол бол харилцаа хэл яриа гэж бол авч үзэж болох байхгүй юу? Ингээд эхэлж байгаа. За 2 нас хүрэхтэй хүүхэд маань биеийн төлөөнөөс ашиглаж чадахгүй ч гэсэн нэр үгнүүдийг ашиглаад ингээд хүүхэд маань өөрөө тантай харилцаж явах хэрэгтэй. Зарим үед дохио ашиглаад, зарим үед өөрийнхөө мэддэг үгийн баялаг ашиглаад байж. За 3 настай хүүхдийн хувьд бол ерөнхийдөө бол хөгжлийн хувьд бол биеийн төлөөний үг 3 болон 4 гишүүнтэй өгүүлбэрийг бол ашиглаад эхэлсэн байна. Хэрвээ хүүхэд маань энэ насны хоорондоо ямар нэгэн байдлаар хүүхдийн чадвар танин мэдхгүй хоцрогдоод байгаа бол эргээд танаа хүүхэд тантай харилцахгүй, ярилцахгүй. Нөгөө талаасаа танаа хүүхдийн хувьд бол ингээд үеийнх нь хүүхдүүдтэй харьцуулаад үзвэл ямар нэгэн хоцрогдоод байгаа бол энэ шууд энэ хүүхдийг хэл засалч мэрэгжлийн хүнд үзүүл зөвлөгөө авах шаардлагатай шүү гэсэн дохио болж эхэлж байна л гэсэн үг байхгүй юу ерөөсөө. Хэл засал гэдэг маань ер нь бол хэл заслын эмчилгээ бол ерөнхийдөө бол индивидуал байдлаар явагддаг. Нэг осондоо хүүхэд болон тэр эмчилгүүлж байгаа, эмчилгээнд явж байгаа хүнээсээ шууд шалтгаалдаг гэх юм уу да. За зарим тохиолдолд хөнгөн асуудлууд дээр бол одоо зөвхөн цэвэр хөнгөн хэл ярианы бэрхшээлүүд бол бидний хувьд бол 2-3 сарын хугацаатай бид нар бол ажиллаж болно. Зарим нэг тийм хүнд хэлбэрийн асуудалтай хүүхдүүдэд бол хагас жил ер нь бол хүүхдээсээ шалтгаалаад энэ маань хугацаа маань өөр байдаг. Ер нь бол яг хэл заслын хувьд бол тусламж үйлчлэг авч байгаа хүүхдүүдийн бол ер нь бол дийлэн хувь нь бол бага насны хүүхдүүд гэдэг. Бага насны хүүхдтэй сургуулийн өмнөх насны хүүхдүүд ер нь бол их олон байдаг. Сургуулийн насны хүүхдүүдийн хувьд бол ерөнхийдөө бол яг ийм их асуудлууд тал дээр бол бас тодорхой хэмжээнд хамрагддаг.
хэл ярианы бэрхшээлийг бол хамгийн тохиромжтой засаж залруулад эмчилж болох нас маань бол ер нь бол сургуулийн өмнөх нас байдаг байхгүй. Тэгэхээр ер нь бол хүүхд маань сургуульд ороод явах тусам бас тодорхой хэмжээнд энэ маань удаашрах, энэ маань хүүхдийн тэр ерөнхий бие барилдар хөгжил нөлөөлөх эрсдэлтэй болохоор бас олон талын асуудал бол үүсэж байгаа.